Манай цонх ингээ наран дээвэр өглөө болго ингээ тагтаа цонхон дээр ирдэг. Тэгэл ажиллаа эхлэн дээ. Би 26 дахь жилдээ ажиллаж байна. 8 дугаар ангид даацсан. Тэгээд 12, 11 дугаар анги болон 6 дугаар анги гээ 2, 8 дугаар анги нийтдээ бол 6 ангид 204 хүүхдэд зөвлөлж чиглүүлж явж байна. Хорсон шүү дээ. Орой тогтоосон. Тэгэхэд бол бид нар маргааш насна гэсэн үлээдэл тийм ээ. Одоо ямар нэгэн арга байна. Тийм ээ, нөх хийх хүнд арга олдно гэж хэлээд тэгэл зүтгэл ажилласан. Facebook-ын групп бол одоо ингээд бэлэн байж байгаа. Тэгээ өмнө нээсэн тий анги болгонд групп байж байгаа. Тэр нь байж исэн. Теле хичээл нь бэлэн маргааш насна шууд цэцэгдээд ингээд явцсан шүү дээ тий. Тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр нөгөө теле хичээлийнхээ жишг даалгавруудыг эргээд нөгөө хүүхдүүдэд тайлбарлаж өгөөд тийм ээ. Одоо теле хичээлээс мэдээж нэг тодорхой хэмжээний ойлгоогүй тэр зүйлүүдийг ингээд тайлбарлаж өгөөд ингээд үргэлжлүүлээ явчихад бол ерөөсөө ингээд нөгөө дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдэг шиг 20 минутанд чинь бид нарт одоо маш их агуулгыг багтааж одоо ингээд баазаж өгч тэгээд тэрийгээ болохоор яг онлын үед алдаагүй хийхин төлөө тийм ээ. Тэгээд бас нөгөө нэг хүүхдэд яаж хэлүүл ойлгохдох вэ? Тэгээд яг учир шалтгаан нь юу юм гэдэг юмнуудыг гол юмнуудыг маш их ингэж барьж ажилласан. Яг хүүхдэд юу л хэлэх ёстой вэ? Тэрийг нь л ингэж хэлдэг. Цагаасаа 30 минутын өмнө эхлээд бол орж ирсэн. Ерөөс яг 30 минутын өмнө ороод линкүүдэд тавиад хүлээж анги өртөө бол би бол одоо өдөржингөө хуваар тавьчаад эхлэж байгаа ядарсан бас жоо нөгөө юу өгвөл нөгөө нэг давхаад орчиж байгаа юм чинь тийм ээ. Тэгээ нөгөө хэтэр хийх ачаалла өглөө би чинь 9-с эхлээл орой 20 цагт дуусчихсан байх шүү. Тэгээ нэг өөрчлөлт холбогдно. Ер нь бол хүүхдүүд бол ингээд бүгд л хөөрхөн одоо нэг хийсэн юм үзүүлэх гээл тийм ээ те нөгөө дэлгэсэн дээр нь бүгдээрнгийнх нь нүдэн дээр хүүхдийн хийсэн юм гараад ирж байгаа учраас их идэвхтэй оролцдог. За нас л болохоос биш яг л би дэрэгдэн байгаа юм шиг хүүхдүүдтэй гэж харьцал ингээд аштайхан гоёлаа. Ажил бол ихсэн. Бид нар бол одоо үнэхээр одоо ингээд хийх ёстой тийм ээ. Энэ цар тахлаа үед чинь бол одоо бүхэл Монгол хүн болгон ингээд өөрийнхөө чаддаг зүйл, мэддэг зүйлээрээ ингээд хүчин зүтгэж шүү дээ. Тийм учраас бол тарин дээр бол бид нар бол тэгж нэг ажиллажлаа тийм ээ. Тэр гэсэн юм бол байхгүй ингээд ажиллаж байгаа. Ангитайгаа бол одоо эцэгчүүдтэйгээ байнга холбоотой тийм ээ. Тэгэл болохгүйг нуцаар яриад болж байгаагаа нөгөө группээрээ тийм ээ чатаараа тэг хүүхдүүд маань бол тэгэл яг намайг гэдэг юу хэлнэ яг л тэргээр хөөрхөн ингээд удирдагдаад ингээд явцдаг. Манай ангийнхны хувьд хүүхдүүдийн минь хувьд бол одоо багш нь happy байгаа хүүхдүүдтэй.